Баби байна. Өнөөдөр би та хэдтэйгээ ингээ нүрээ гаргаж ярихгүй. Гараа гаргаж ярина. За өнөөдөр хэдүүлээ хэрхэн гэрийн нөхцөлд хумцаа будаагүй үедээ хумсныхаа гоё хэлбэрийг засаж хумсаа гоё тийм одоо цэмцгэр харагдуулах вэ гэдэг дээр хамтдаа ярилцъя. За би нөгөө өмнөх glow up хийх basic step-үүд гэдэг бичлэгэн дээр яг өөрөө цэмцэлгээд хүрхэн сурчих хэрэгтэй гэж ярьж байсан. Одоо ингээ өнөөдөр та хэдтэйгээ өөрөө хэрэгэлдэг аргуудыг бас ашигладаг зүйлсээ ингээ тайлбарлаад ярилцъя гэж хэлээ. Одоо бол миний хумс өөрхийн миний энд ингээ хугарцсан. За бас ингээ хугараад урт богино болцсон. За бас нөгөө нэг хумсны ярьсан нилээ ингээд ургацсан. Тийм байна. Тэгээ янзлаагүй яг 2-7 хоног хахаа тэгсэн жил юу юм болсон. Ийм хэрэгслүүд ашиглана. За энэ бол хумсны нөгөө нэг толин дээрх арсыг одоо яахад ашигладаг. Арсыг унаахад ашигладаг маш зөвлөг юм одоо юу байгаа? Хурай байгаа. За харин энэ болохоор нэлийн ширүүн, хатуу тийм хурай энүүгээр хэдүүлээ хумсныхаа хэлбэрийг засна. За энэ болохоор нэг хумсны мах ингэж түлхдэг хэрэгсэл. Энд дээр face shop-ийн энэ яг надад ийм юм байгаа. Би нөгөө нэг гэлэн будаг нэг ком авсан чинь дотор нь айгүй ийм юм ирсэн. Энэ болохоор хумс цэвэрлэгч жоохон алкогольтой. За тэгээд ийм өнгөгүй одоо будаг байж болно. Эсвэл тийм тижээлийн гой будагнууд байдаг шүү дээ. Тэр байж болно. Энэ болохоор Flormore-ийн одоо уулын бол хумсны будагны топ. Гэхдээ ингээ хумсаа будаг үедээ түрхчгээр айгүй хөрхөн гэлэлцүүлээд гоё харагддаг. За хамгийн ихний алхам бол хумсаа хэлбэржүүлнэ. За энэ дугаасаа нэгэн тал богинохон байгаа юм чинь хэдүүлээ хумсаа богинохон болгож янзлана гэсэн үг. За тэгээ хумс нь жоохон гадагшаага ургаад идэг охтууд маань эхлээд дээд талаа одоо хумсныхаа дээд талыг ингээд тэгшилснийхаа дараа хоёр хажуу талаа айгуу гоё ингээд нарийнхан болгоод өгөх хэрэгтэй. Хэлбэртэй. Газ дотор талыг авах болгон дотор талд нь бас үлсэн хумсны зарим хэсэг үлдсэн байгаа тийм. Миний хумс айгуу нийгэм болохоор би нэг тэгж олон гэлээр будуулдаггүй. Хаяа нэг гэлээр будуулдаг. Тэгээ одоо өөрөө гэлэн будаг нэг ком авсан болохоор ер нь гэртээ л хаяа нэг будчихад байгаа. За одоо хэдүүл ийм алкогольтой энэ юугээр хумсаа ачаад цэвэрлчихье. Тэгээ заавал ийм алкогольтой юм биш. Зүгээр нотон салфеткаар ч юм уу эсвэл зүгээр гараа угаагаад цэвэрлсэн ч болно. Надад зүгээр энэ байгаа болохоор л хэрэглэж байгаа гэсэн үг. За ингээ хумсаа гоё нэг бүрчлэн гарчаад цэвэрлэж хэрэгтэй. Ингээ цэвэрлчихлээ. За одоо хэдүүлээ яах вэ гэхээр энэ нөгөө нэг хумс даагаж ургасан одоо нэг марс байдэн штэ. Тэр бол хумс ургахад одоо тусалдаг эсэл юм билээ л дээ. Тэрний ингээ наана гараад ирэхээр хумсан дээр ингээ өвчтсөн байдлаар ингээ үлдчихдэг. Яг энэ хэсэгт бол яг ингээ одоо хумс ургуулах үүргээ гүйцэтгээд хөрх ингээ байж идэм байлээ. Ерөн бол яг хумсны бас энд нэг хүрээгээр ингээ байдаг мах байдэн штэ. Энийг бол тэгж лава авах тий. За ерөн л авахгүй байхыг хичээх хэрэгтэй. Яа гэвэл энэ одоо арс чинь хумс болон ингээд арсыг чинь гоё ингээд эхэлж өгөх тийм үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхээр хэдүүлээ наана гараад ирсэн өвчтсөн арсын л ерөнхийдөө маш гоё зүйл авна. Тэгснээс яг энэ махыг бол авахгүй. Тэгээ энэ мах нөгөө нэг ямар нэгэн одоо хуурашаад ч юм уу эсвэл ямар нэгэн одоо гэмтэл аваад ингээд урагдсан эсвэл ингээд хуурашаад ингээд хагарсан үеүүдэд тэр арсаа авахгүйгээр зүгээр гоё чийгшүүлээд за вазлин ядаж түрхээ те гарын тас түрхээд гоё энийг гоё ингээд чийгтэй байлгаад ирүүл авч явах хэрэгтэй. Энэ болохоор тэр одоо үгцэн арсыг унгаахад тусалдаг тийм юу? За энийг энэ арстай хэсэг дээр ингээд өгчнө. За ерөнхийдөө бүх хорон дээрээ түрхээд тэгээд нэгээс 2 минут байлгана. Энийг бас хэтэрхий удаан арсан дээрээ байлгаж болохгүй. Энэ нөгөө нэг амьд үгцэн юмыг унгаах жагаад амьд одоо арснуудаа гимтэх гэдэг юм лээ. За ингэж түрхээд нэгээс 2 минут байлгачна. Энэ бас яг миний нөгөө нэг гэлэн будагны дотор ирсэн
Тэгснээс бол яг ийм нэг үхсэн арсыг унгаадаг маш олон брендийн тийм юунууд байгаа. Өпи аяа хөтөл байдаг. За энийг ингээд 1-2 минут байлгасныхан дараа энийг ашиглаад тэр үхсэн арснууд унгана. За одоо ингээд 1-2 минут байцсан. Одоо энэ багажныхаа энэ бөөрөнхий хэсгийг нь ашиглаад маш зүйл ингээд түлхээд өгнө. Тэгэхээр ерөнхийдөө ингээд үхсэн арснууд ингээд цагаараад харагдана. За тэгээ энэ артлын энэ дөрвөлжин хэсгээр нь ингэж биш, ингэж дээрээс нь доошоо биш, ингэж хажуу талаас нь үхсэн арснууд ингээд аваад өгч. Тэгээс маш зөөлөн дарах хэрэгтэй. Хэдүүлнийх нь энэ хэсэгт одоо байгаа л энэ арс үхсэн болохоос бусад хэсэг нь ер нь бол аймад. Бусад хэсгийг гэмтээхгүйгээр энэ хэсгийнхаа энэ үхсэн арсыг ингээд авч хэрэгтэй. За тэгээд хажуу талын хэсгээр бас ингээд авчна. Ингээ амар их арс гарч чад. За одоо босод хурга. За хитрхи гүн түлхэж болохгүй шүү. Тэгэхгүй бол хитрхи гүн түлхжүүл хитүүлээ хумсаа гимтэх эрсдэлтэй. Тэгээс ингээд нэг доор энэ одоо бүх арсыг нь бас авах гад зүтгээд авах шаардлагагүй. Хэд хоногийн араас ч юм уу эсвэл дараа 7 хоногт дахиад энэ рутиныг ингээд хийгээд ерөнхийдөө цэвэрлэж явдаг гэсэн үг. За одоо ингээд ерөнхийд нь тэр үхсэн хэсгүүдээ авцсан. Одоо хэдүүлээ гараа усаар угаах. За эсвэл ингээд нойтон салфеткаар саяны нөө түргсэн бүтээгдэхүүнийг ингээд одоо ерөнхийдөө арилгах зорилгоор ингээд сайн цэвэрлээд өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол бас саяны тэр бүтээгдэхүүн хомсон дээр удаан байхаар хайгуу мó. Бас ялангуяа яг энэ зааг махтай хэсэг тэр байхаар энэ хэсгийг маш их хөөрөшүүлэх гэдэг. За ингээд нэг бүрчлэн маш сайн ачаад өгнө. За одоо түрүү нөгөө нэг анх харуулж исэн нөгөө хумсны тол ингэж одоо тэгшилдэг юм. Өнгөлдөг. Энэ маш зөөлхөн хуураагаараа яг саяны нөгөө нэг өгцөн хэсгээ авдаг хэсгээ баг зэрэг ингээ өрөөд өгнө. Тэг ингээд өрөөсөө ингэж одоо бүхэлд нь ингэж өрөхгүй зөвхөн үзүүрийн хэсгийг ингэж хуурайгаа дали барьж агаад үзүүрийн хэсгээ л ингээд цэвэрлээд өгчнө. За одоо ингээд үзүүрийн ингээд тэгшлээ цэвэрлээд. Ингээр бас яг үлдэгдэл тийм өгцөн арснууд нь давхарнаад ирдэг. Бухруугаа бас яг ижилхэн. Ерөөсөө хумсаа ингэж бүгд нь биш. Ингэж дали барьж агаад зөвхөн тэр доотлох хэсэг. За одоо хэдүүлээ нөгөө нэг алкоголд алчуураараа дахиад нэг цэвэрлээд арчиж юмцаа. Одоо ингэж арчиж байгааныхаа нөгөө нэг өнгөгүй лакаараа будахтаа бэлтэж байгаа гэсэн үг. Тэгэхгүй бол хуурайгаар өвчгээр дээр нь одоо бөөг нүрсэн тийм арьс тий хумсны хэсгүүд байгаа. Тэрийг гой бүрэн арилгасныхаа дараа цэвэрлснийхаа дараа хамсаа бодно. За ингээд ерөнхийдөө хумсныхаа нөгөө нэг хэлбэрийг гаргаад илүү ингэж хэсгийг нь аваад болсон. За одоо хэдүүлээ энэ өнгөгүй лакаараа дээрээс нь бодчих.
бас ийм хумсны нөгөө нэг махан дээрээ түхдэг юм нэг ойл байгаа. Энэ ойлноос нэг жоох нэг хурууныхаа махнууд дээр түхээд өчгөр бас айгуугаа чигшэлтэй асуудалгүй байдаг. Нэг хийх төхөх хэрэггүй ингээл баг зэрэгэл гэдэг өгч. Нөгөө хумсны бодоо минь хатцсан. Тэгэхээр ингээд ойлоо ингээд хараагаад түхээд өгнө. Ингээд энэ зарчилгаа маань болсон.